За энэ Ганбаатар гишүүний хэлж байгаа зөвлөд энэ Ганбаатар гишүүний асуудал биш юм аа. Би одоо иймэрхүү байдалтай гишүүдийн нэрийг хэлгээвэл их олон гишүүдийн нэр хэлнэ. Энэ парламент, энэний өмнөх парламент, тэрний өмнөх парламент. 99-ндоо бол улсын хурлын гишүүний одоо халдашгүй дархан байдал гэж юу юм бэ гэж. Энийг одоо манайхан сони хэвлэлээр PR хийсээр байгаад хэдэн хулгайчлаар энийг халдшгүй дархан байдал гэдгийг цаана нуугдж яах гэж байгаа. Би одоо тэр хонглоор нь яваад дахиад ингээд хурлын гишүүн байхдаа баахан шүүх хүртэл явсан өнөө хувьд хэлэхэд би өөрөө туршилтын тулаа болсон л да. Би юм хэлэхгүй л явсан. Энэ бол маш буруу жишг. Яагаад буруу жишг вэ гэхээр хүн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тэр дотроо улсын хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тодорхойгүй байхад одоо энэ манай хууль дээр бичиж байгаагаар гэмт хэрэгт холбогдуулан шалгана гэж хэлээл бүрэн эрх төдгөлзүүлэн янз бүрийн юм ярьдаг. За бүрэн эрх тэгээд төдгөлзүүлчлээ гэж бодъё. Тэгээд тэр гишүүн чи явсаар байгаад гэмт хэрэг үйлдээгүйгээр гараад ирвэл хэн хариуцлагуудыг. Тэр хооронд нь сая Ганбаатар гишүүнийг хэлж байгаа шиг хэвлэл мэдээлэлд одоо амруу мөнгө өгөө боксоор нь чигээд гартал нь мөнгө өгж хагаад хүнийг бол зүгээр л гэмт хэрэгтэн болгочих. Би одоо энэ чинь 10 жил хараад явж байна. Өөрөө энэ нэг объект болоод явж шин. Тийм учраас бид нар энийг бол ярих ёстой. Би энэ гишүүний асуудал гэж үзэхгүй байгаа шүү. Энэ бол манай институцийн тухай асуудал. Яагаад гэж байгаа вэ гэхээр бидний үед ч бас одоо ч байж байна. Улсын хурлын гишүүний конопыг барьцаалдаг. Одоо энэ хууль хяналтын байгууллага дээр хэрэг үүсгэсэн гэдгээр нь конопт нь халдаж байгаа байхгүй. Бид нар чинь хурлын гишүүд гэдэг чинь ард түмний мандат авсан хүмүүс шүү. Бид нар чи хууль батлах ёстой шүү. Улс орны бодлогын асуудлыг гаргахад конопоор нэг саналж гисэн хэрэгтэй шүү. Гэтэл одоо та нарт тулгарчсан асуудал байна. Засгийн газрыг огцруулныг хурлын даргаыг огцруулна. Гэхдээ ямар нэгэн шийдэл гаргах хэрэгтэй байна. Энэ дээр та нарын конопыг барьцаалаад байвал яах вэ? Ард намынхаа жишээ. Би энэ чинь бол 10 хэдэн жил ярьж байна. Хонгол монголыг чи яриад дахиж өөрөө хонголдуулаад дахиж өөрөө мөрдүүлээд эхнэрээ хүртэл тагнуулаад дараагаар нь их хурлын гишүүн байж чүү. Дараагаар нь би прокурорын байгууллага нэг тогтолцоотой нэг дарангуулагчийн дор байдгийг ойлгоод шүүх бол наанта сант юм байдгийг ойлгоод шүүхтүүлээд ингээ явж байгаа шүү дээ. Тийм учраас би Ганбаатар гишүүний энэ хөндөж байгаа асуудал нь бол зөв зүйтэй юм аа. Хэдүүлээ ерөөсөө энийг их хурлын ажлын хэсэг манай байнгын хороо бүр ноцтой судалгаа шийдвэр гаргаад нэг мөр болгох хэрэгтэй. Их хурлын гишүүнийг 10 жилийн өмнөх дурн хүрэхээр 10 жилийн өмнө 15 жилийн өмнөх асуудлын сөхөд гэмт хэрэг үүсгэсэн яриад байгаа. Ганбаа гишүүнийг тийм л юм ярьсан. За 1 минут нэмээд өгье. Алтай гишүүн. Энэ одоо ерөөсөө би төсвөлүүдийг харж байгаа. Энэ одоо хулгайч дарган нар толгой дээр нь гарахаар хууль хяналтын байгууллага ингэж давардаг юм яадаг. Тэг нөгөө дүлдүүг хэлж чаддаг. Одоо их хурлын гишүүд та нар амиа бодож болохгүй. Би бол хэн нэгэн гишүүнийг хамгаалах тухай яриаг нь өөрийгөө хамгаалах институцийг хамгаалмаар байна. Яах гэж тэгвэл бид хурлын гишүүн гэж ард түмний сонгогдож гарч ирдэг. Конопоор чаддгүй бол өгснө хийж энэ сууж идэгий. Хүний конопыг яахаараа тэгдэгий. Би ганцхан кейс хэлэхэд манай засгийн газрын гишүүнийг намайг огцох үед урд орой нь уулзаал. Тэгээ маргааш нь тэр гишүүнийг конопын даруулахгүйгээр явуулчихж байгаа. Засгийн газрынхаа огцрох асуудал засгийн газрын гишүүн орж конопоо дарж чаддаггүй тийм л байдалтай байсан тэр үргэлжлээд байгаа. Тийм учраас хэдүүлээ энийг янзалж зөв болох хэрэгтэй. Ажлыг хэсгээ байгуулна яана мэдхгүй. Сериозны ажил. Баярлалаа.